За сайн байна уу? Өнөөдөр та бүхэнд Чернобыль алдагдсан мөс киноныхон 2 дугаар бүлгийг товчлон хүргэх гэж байна. Та бүхэн биднийг дэмжиж лайк болон subscribe дараарай. За ингээд кинонд орцгоё. За тэгэхээр кино маань мэдээ гарч байгаагаар эхэлнэ. Зөвлөлт холбоот улсын цэргүүд Америк нэгдсэн улс руу инхийг сахиулахаар явах талаар гарна. Учир нь Америк нэгдсэн улсад өмнө самунд игдсэн гэд энэ мэдээг манай Паша Анягийн автаа хамт машинд нь явж байхдаа үзнэ. Паша мэдээгээ унтраагаад орчин тойрноо ямар их өөрчлөгдсөнийг нь хараад өнөөдөр миний төрсөн өдөр гэдгийг хэлв. Анягийн аав нь баяр хүргэнгээ хэлсэн чинь сайн болж хэдий би мдээгүй ч чамд бэлэгтэйгээд Пашад гар утас бэлэглэв. Тэр хаашаа явж байгааг асуудал Анягийн аав нь түүнийг өөр улс руу явуулах хэрэгтэй. Хэрвээ энд байвал энэ ертөнцийн өөртөө таарна. Бас таньдаг хүмүүсээ ч олж уулзна. Энд байж болохгүй. Энд байгаа чиний таньдаг хүмүүс чинь өөр. Чиний мэдгээс өөр хүмүүс болсон. Би чамд найзаараа гадаад паспорт гаргуулсан гэж хэлв. Чи явах улсаа сонгочих гин. Паша тэгтэл Америкт болсон цөмийн ослыг Чернобыль болгож өөрчилж би хуучин цаг хугацаанд очмоор байна гэдэг. Надад шилжүүлэх төхөөрөмжийг өг гэтэл Анягийн аав нь эсэргүүцэж цаашаа явах гэтэл ойролцоо нэг машин дэлбэрчгэв. Паша ухаан орон хартал Анягийн аав нас барчихсан. Паша гартан байсан машины дэлгүүрийг аваад явж байтал Костенког олж харна. Паша нэг газар орцсон юм ууж байтал зурагтаар нь Анягийн аавыг нас барсан. Мөн тэр Америк нэгдсэн улсад 1986 онд болсон Калвер Клифф цөмийн станцын ослын шалтгааныг олж илрүүлэхээр ажиллаж байсныг мэдэж авна. Паша бичиг баримтаа олох хэрэгтэй гэж шийдээд энэ цаг үеийнхэн Пашагийн амьдардаг гэрлүү нь очино. Хаалгаар нь орох гэтэл онгойлгож чадахгүй байв. Тэгээд тэр гэрийнхэн үүдэнд өөрийнх нь цаг хугацаанд архичин байсан хөршөө хартал тэр хүний энэ цаг хугацаанд архи удаггүй хүн болсон гэдгийг хараад их л гайхна. Түүнээс яаж хаалгаар орохыг асуудал хуруугаа уншилж орно гэж зааж өгөв. Паша гэртээ ороод бичиг баримтаа хайж байтал энэ цаг үеийн өөртөө таарна. Паша түүнийг суулгаад бүгдийг нь арай гэж тайлбарлаж өгтөл юу гэж ойлгох вэ дээ? Энэ цаг үеийн Пашанд бүгдийг сонсож байснаа ихэр ахтай байна гэдгээ мэдлээ. Сайхан байна шүү гэдэг. Паша гадаа хүн дуурах чимээг сонсон аавын ангийн бүг авъягээд босдол энэ цаг үеийн Пашаан цонхон дээр очиод туслаарай гэд орилтол түүнийг буудаад алчхав. Пашагийн очиод хартал Костенко байдаг. Хаалганы хонх дууран очтол Ёша ирсэн байв. Гадаа нь Ёша өмнөхөөс шал өөр болчихсон байх ба нэг охин дагуулчихсан явж байхыг нь Ёша хараад Настя яагааг гэтэл Ёша ямар Настя би хэнийг ч танихгүй гэтэл цаанаас нь Настя гараад ирдэг. Ёшач байдалд орон нөгөө охиноо явуулав. Паша хаалгаа онгойлгох бүгдийг нь оруулна. Настя шүүгийг нээн үзтэл Пашагийн цогц гараад ирэв. Тэд бүгд гайхан энэ юун цогцсоо гэтэл Ёша энэ чиний төрсөн өдрийн чинь сюрприз үгээд харталж инхнээсээ түүний зүрхэн цохилохгүй байв. Паша тэр гуравт буу тулган суулгаад бүгдийг нь тайлбарлав. Костенко миний нөгөө хөлбөрийг шас алчглаа гэд хэлв. Ёша идэхгүй түүнийг галзуурчихсан байна. Би аав руугаа залгалаа гэдэг. Ёшагийн аав нэлийн том албан тушаалтай хүн бололтой. Паша тэдэнд Костенко үнэхээр аюултай хүн гэж тайлбарлаад байж байтал гадаа нь аварын төхөө дууран түүний гар утсан дуудлага ирэв. Тэр дуудлагыг автал хурдан гараарай. Би төмөр тавьсан. Өмнөний үеэр Костенко та нарыг анзаарахгүй гэж хэлдэг. Тэд гарт зүгтаацгав. Ёша Настыг дагуулад явах гэж байхад нь Паша тэднийг байж байл да. Хайж гэж байгаа юм бэ? Костенко маш аюултай гэтэл Ёша чи галзуурчихсан бололтой. Чиний яриад байгаа чинь зүгээр л түүхийн гол бааtruуд. Костенко чинь станцыг аваад өөрөө нас барсан түүхийн баатар гэж хэлв. Паша машинаас шилжүүлэгч төхөөрөмжийг аваад Ёшад үүнийг хадгалж байгаарай. Надад чамаас өөр итгэх хүн алга гэд Паша машинаа унаад явдал ардаас нь нэг машин дагаад байх нь тэр. Паша бүсээ зүүн хамаг хурдаараа зогтооно. Зам нь хурдаа зогсож байтал тэр хүн машинаасаа бууж ирээд хартал нэг багтай хүн байдаг. Паша буу тулгана. Тэр хүн өөрийгөө Калвер Клифф станцад ажиллаж байсан. Мөн өөрийгөө Никита гэдэг. Анягийн аавын судалгааны ажил тусалж байсан талаар мөн төхөөрөмжийг судалж хэдэн сарын өмнө
энэ төхөөрөмж ажилласан. Тэр хүн шилжих үедээ самбар юм уу байгууламжтай мөргөлдөд царай нэм болсон гэж хэлв. Тэр Костенког амьд байгаа гэтэл Паша тийм байх боломжгүй. Би өөрөө нүдээр үхэж байхыг нь харсан гэдэг. Тэр амьд үлдээд нуугдсан. Костенко бүгдийг ч алахыг хүсэж байгаа. Найзуудыг ч аврах хамгийн гол зүйл бол тэднийг эндээс авч явах хэрэгтэй гэдэг. Энэ үеэр Гёша аавыгаа хідэн сэргийлэгчтэй Пашагийн гэртэн дагуулan ирж нөгөө цогцыг харуулах гэтэл ямар ч улмөр байсангүй. Аав нь Гёша дуурлан амьтаг хүн мэдвэл намаас хөөнгээд дуурлав. Паша Никита хоёр Америкт очиж бүгдийг өөрчлөхөөр шийдэв. Никита түнд төхөөрөмж аваад найзуудаа явахыг ятг гэв. Паша эхлээд Гёша дээр очин явахыг ятгана. Гэтэл Гёша үнэхээр өөртөө итгэлгүй сүлдээ болчихсон байдаг. Я? Парень. Гёша явахыг хүсэхгүй байгаагаа ч хэлв. Тэгтэл Гёшагийн гарт нь тесрэг бөмбөг зүүжигдэг. Тэгэд Гёша ямар ч аргагүй болж Настя дээр очиж явахыг ятгана. Чи надад таалагддаг. Би чамайг Гёша тэгдгийг мэднэ. Гэхдээ чи явах хэрэгтэй гэж хэлв. Настя ч яагаад явах ёстой гэж гэтэл мэдэхгүй. Намайг Гёшатай хоёрыг ятгах ёстой гэсэн. Бүгдээрээ Америк руу явах ёстой. Паша онгоцонд бүгдийг тайлбарлаж өгнө гэсэн гэдэг. Настя Гёшаг амар ятгах чадахгүй. Гэхдээ ганц л зам бигээд үзэгдэл солигдов. Ямартаа ч манайхад бүгдээрээ явхаар болсон байдаг. Бүгдийг нь хилээр гаргахтал манай Паша дээр л тамга дарахгүй их л хянуур хараад байв. Тэгээд хартал өмнөх бүлэг дээр гардаг ижил хүйстэн хилийн ажилтан байдаг. Түүнийг ижил хүйстэн гэдгийг мэднэ гэтэл 5 жил хоригдох ялтай болсон болохоор чимээгүй байхыг хүсээд Пашагийн паспорт дээр тамга дарна. Онгоцон судал Гёшагийн сүнхнээс нь зөндөө олон бэлгэвч унаад ирдэг. Гёша Настягаас түүнийг яаж ятгасныг нь асуудал Америкт очиод эртнээс гуугаад байгаа зүйлийг нь өгнө гэдэг. Манай Гёша баярлаастай. Та хоёр тэгээгүй юм уу гэд инэн. Паша суудалтаа суун ард нь нэг л танилтуу гараад хартал Аня байдаг. Паша түүнийг харан Аня гэж нэрээр нь дуудтал Аняш түүнийг таньсаар 1-р анги маань дуустдаг. Та бүхэн таалагдж байвал лайк дараад subscribe хийгээрэй. Хэрвээ кино таалагдж байвал дараагийн ангийг үзээгээд комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Та бүгдэд баярлалаа.